Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугт давтай морилно. Урлаг судлаач Амина миний бие та бүхэндээ Аминагийн урлагийн ертөнц гэдэг цоо шин нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Нэвтрүүлэг маань танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз мөн 83.3 болон 107 хос долгионы од мөндөр радиогоор хүрч байгаа шүү. За тэгэхээр од мөндөр маань надад маш гоё боломжийг олгосон. Урлаг судлаач Амина миний бие өөрөө яг энэ нэвтрүүлгийг ганцаараа хөтлөөд бүр хүссэн сэдвийн талаар ярьж болно гэсэн байхгүй. Тэгэхээр Аминагийн урлагийн ертөнц гэдэг энэ шинэ нэвтрүүлэгт хэдүүлээ юу ярилцах вэ гэхээр зөвхөн уран зураг гэжсэн бол ер нь л би та бүхнийгээ ингээд хөтлж аваад яг хөтлөөд өөрөө хамгийн анх яг юунаас болж урлаг сонирхож ийсэн, ямар кино үзэж ийсэн, ямар дуу хөгжим сонсож ийсэн, тэр дуу хөгжмийн агарынх нь философи түүх юу гэдэг хэдүүлээ бүр ингээд black metal гэдэг хүртэл метал хөгжмийн талаар хүртэл ингээд сонсож судлах боломжтой тийм шинэ нэвтрүүлэг гарч ирж байгаа. Тэгэхээр ер нь бол би зарчмандаа бол яг л хамгийн анх энэ урлагийн ертөнц гэдэгт би хэрхэн хөл тавьж исэн бэ? Яг тэр замаараа л та бүхнийгээ дагуулад явнаа гэсэн үг. Тийм болохоор хамт байгаарай. Биднийг маш олон сонирхолтой утга зохиол, дуу хөгжим, балет, дөр одоо бүхэлдээ жанрууд тэрж байтугай кино гэдэг ч юм уу ингээд маш олон салбарлсан. Тэгээ тэр хоорондын холбоосыг нь бас гаргаж ирсэн. Тийм утгатай одоо Аминагийн урлагийн ертөнц гэсэн нэвтрүүлэг байгаа шүү. За тэгээд энэ нэвтрүүлгийн өнөөдрийн маань бидний сэдв болохоор урлагийн афоризмууд гэдэгтэй гэж байгаа. Ер нь урлагийн талаар агуу хүмүүс юу гэж хэлж ийсэн бэ? Урлаг гэж юу юм бэ? Урлаг ямар байд юм бэ гэдэг талаарх ойлголтуудыг хэдүүлээ энэ нэвтрүүлгээс олж авнаа гэсэн үг. За нэг юм бас юм байна. Бид ер нь юм урлагийн түүхэн дэх хамгийн шедевр гэл бидний айгуу сайн мэддэг зургууд байгаад байдаг шүү дээ. Мэдээж ихэнх нь өрнийн зургууд байдаг. Яагаад гэхээр одоо өрнийн соёлыг бид нар зөвхөн өөрсдийнхээ зүйлээр давмгайлуулад байна. Европоцентризм буюу хитрхи амир Европ төвтэй байна гэж хэдий шүүмжилж боловч чадж байгаа зүйл дарга байхгүй. Тэд өрнийн хүмүүс энэ улс гүрнүүд өөрсдийнхөө соёлыг маш сайн ойлгоод өөрсдийнхөө соёлын хамгийн шедевр шилдэг бүтээлүүдийг одоо энгийн Монгол хүний хүртэл нүдэнд хоногшохоор болгоцсон байдаг тийм бидний сайн мэдэх Ван Гогийн зураг гэдэг ч юм уу эсвэл Мона Лиза гэдэг ч юм уу тийм. За тэд нартай адилхан мэдээж энэ нэлээд дээгүүр маш олон хүмүүсийн массын хайрыг хамардаг нэгэн зураг байдаг. Тэр нь болохоор Рафаэль Санти сэргэн мандалтын үеийн агуу зураачийн Sixtine Madonna гэдэг зураг. Ер нь Рафаэль Санти болохоор өөрөө 4 агуу сэргэн мандалтын зураачдын нэг. Сэргэн мандалт гэхээр бид нар 13-аас 15 дугаар зууныг ярьж болно. Тэгвэл Леонардо да Винчи, Микеланжело Буонаротти, Донателло, Рафаэль гэдэг бидний сайн мэддэг нэг мэлхийн нинжа гэдэг хүүхэлтэй байгаа. Тэр төрлийн нэртэй. Тэгэхээр энэ дөрөв маань болохоор сэргэн мандалтын хамгийн агуу титанууд буюу аваргууд гэж тооцогддог. Тэгэхээр энэ аваргуудын нэг болох Рафаэль Санти маань өөрөө багада ээжигээ их жоох насндаа алдсан. Тийм учраас эмэгтэй хүний гоо сайхныг маш их биширч зураг зурдаг байсан. Гэхдээ Рафаэлийн ихэнх зургуудаас энэ Sixtine Madonna гэдэг зураг маань бага зэргийн ялгаатай. Ер нь Рафаэль маань Sixtine Madonna гэдэг зургийг зурхтаа үргэлж тэр нэг эмэгтэй хүний гоо сайхныг Мадонна буюу ялангуяа Иесус Христосын ээж гэсэн үг шүү дээ. Гигэ Марияг хэлж байгаа. Мадоннаг зурхтаа нэг тийм тайван, амгалан, зүү тогтолтой зурдаг байсан бол энэ зурган дээр арай өөрийнх нь бусад зурдаг зургуудаас ялгаатай зураг байгаа. За тэгэхээр Sixtine Madonнагийн зургийн тайлбар руугаа орохоос өмнө хэдүүлээ зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин Фаина Георгиевна Раневская багада бид нар кино миногийн зөндөө үзчихсэн баха их хөгжилтэй дөрүүдтэй. Фаина Георгиевна Раневскаягийн нэг хэлжсэн үгийг сонсъё. Раневская яасан бэ гэсэн чинь за энэ Sixtine Madonna гэдэг энэ Рафаэлийн зураг маань уг нь бол Дрездений галерейд байдаг байхгүй. Тэгэнгүүтээ Дрездений галерейгаас зөвлөлт рүү ирээд Москвагийн үзэсгэлэнт тавигдчихж байгаа. Агуу зургуудыг чинь бас ингээд том гүрнүүдийн хилцээр болж иж ингээд хоорондоо ингэж солилцох боломжтой. Тэгсэн чинь энэ Москвад Sixtine Madonna зураг маань хурж ирээд маш олон хүмүүсийн хайрыг татсан боловч яг Раневскаяг энэ Sixtine Madonna-г үзээд явж байхад соёлын яамны хоёр ажилтан хоорондоо ярилцчихсэн гинэ. Тэгээ юу гэж соёлын яамны
нилээн луг нь яам тамгын газарт тэр тусмаа соёлын яамд ажилладаг гэхээр өндөр боловсралтай хүмүүс байсан байж магадгүй. Гэхдээ тэр соёлын яамны хоёр ажилтан маань хоорондоо ярилцахдаа үгүй нэг их амар агуу гоё мундаг зураг гэдээсэн. Яг үндэ нэг амар сэтгэл төрүүлсэнгүү гэж ярилцчихл тээ. Тэгэхэнгүүт Раневскаягийн хэлсэн алдартай үг юу гэж хэлсэн бэ гэхээр энэ эмэгтэй Сикстина Мадоннаг нь өөрөг нь хэлж шүү дээ. Энэ эмэгтэй хэдэн зууны туршид тэр байтугай хүмүүст сэтгэл төрүүлсэн учраас одоо хинт сэтгэл төрүүлэх, үл төрүүлэхээ өөрөө сонгох эрхтэй. Тэгэхээр үнэхээр л альва уран зураг юм уу урлагийн бүтээлийг бид нар үзэхэд тухайн бүтээл бидний өөрсдийн мэдлэг мэдрэмжийн хөгжлөөс шалтгаалаад бүх бүтээл биднэрт төдийлөн өөрсдийнхөө нууцыг дэлгэхгүй буюу сэтгэгдэл төрүүлэхгүй байх боломжтой байдаг байх нь. Хэдий өндөр боловсралтай, хэдий соёлын яамны ажилтан гэд байсан ч гэсэн тэр уран зургаас сэтгэгдэл авахгүй бас байж болох нь л дээ. Раневская болохоор энийг юу гэж хэлж яана гэхээр аль хэдийн өөрийгөө таны миний энэ уран бүтээлийг хэрхэн харах вэ гэдгээс шалтгааллахгүйгээр ингээд энэ зураг маань аль хэдийн сэтгэгдэл шалтгааллахгүйгээр объектив бодит байдал дээр шедевр бүтээл нь үнэн юм шүү. Шедевр бүтээл гэдэг бол төргийн сонгодог урлагийн дугаар дээр би хэлжсэн. Орон зай болон цаг хугацаанаас хамаарахгүйгээр үүргээ гүйцэтгээл явж байгаа. Хүний сэтгэлийн тэр углуургад хүрж байгаа. Мөн дараагийнхаа үеийнхэнд те маш олон өөр уран бүтээлч нарт онготон болоод явж байгаа. Тэр бүтээлийг л бид нар шедевр бүтээл гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр Сикстина Мадонна бол яалтчгүй шедевр бүтээлийн хувьд бол шедевр бүтээл хэдий тэр хоёр соёлын яамны ажилтнад сэтгэгдэл төрүүлээгүй ч гэсэн хэдүүлэнтэнд сэтгэгдэл төрүүлэх нь үгүй юу гэдгийг хэдүүлээ тайлбарыг нь сонсож агаад бас бодъё те. За ер нь Сикстина Мадонна гэдэг нь ямар утга учиртай вэ гэхээр Рафаэлд энэ зургийг Ромын Пап лам 2 дугаар Юли яг нас барахаасаа өмнө захиалсан байгаа. Ер нь 2 дугаар Юли гээд Пап лам маань болохоор урлагийг ивент итгэдэг гэдгээрээ их алдартай. Гэхдээ тэр ивент итгэлэх дунд нь бас бага зэргийн хүчирхийл орсон байдаг. Яагаад тэгэхээр ер нь Медичигийн гэр бүл гэдэг ч юм уу, Ромын Пап лам нар гэдэг ч юм уу тухайн үедээ урлагийг маш их итгэжсэн, урлагийг ойлгодог байсан. Тэгээ суутнуудаа хооронд нь булаалцалддаг байсан. Аливаа нэгэн суутан зураач, уран бүтээлч өөрт нь зургийнхын захиалгыг хийж өгөхгүй гэх юм бол хүчээр хийлэгдэг байсан. Хэрвээ ямар нэгэн зураач энэ зургаа би та нарт зарахгүй гэдэг тэгэнгүүт хүчээр тэр зургийг нь одоо авахч боломжтой. Тэгэхээр яг тэр нэг юм 14-өөс 16 дугаар зууны үеийн энэ Итали гэдэг бол урлаг гэдэг зүйл буцалж исэн. Ер нь эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй тийм хүмүүс хүртэл урлагийн сайхныг ойлгож бүгдээрээ ингэж юм маш их урлагийн төлөө тэмцэлтжсэн их шуугантай үе байсан гэж ойлгож байна. За ингээд 2 дугаар Юли Паплам болохоор Микеланжелог хөөжсэн гэдгээр их алдартай Паплам байгаа. Яагаад Микеланжелог хөөжсэн бэ гэхээр Сикстины дугна гэд өөр дугныг зурулах гээд тэр дугны таацыг бол Микеланжелогоор л зуруулна гэсэн боловч Микеланжело болохоор зураг зурах дурггүй. Үгүй би зураач бишээ, би баримлч хүн. Баримлын захиалга байсан бол авахсан гэд Ромоос өөр газар руу цугтсан, өөр хоёр ч хотл руу цугтсан боловч Юли Паплам угаасаа хочин нөгөө папын суудлаас илүү морины суудал дээр суудаг буюу маш их тийм дайн тулаан хийдэг дайчин паплам байсан байгаа. Тэгэнгүүтээ Микеланжелог тэр хот болгон руу цэрэг ном сумаа агсах гэж ярьдаг шиг одоо өөрийнхөө зэвсгийг агсаад дайныхаа морин дээр суугаад тухайн хотуудыг нь сүрдүүлж ийж Микеланжелог авчирч исэн байгаа. Тэгэхээр энэ болохоор урлагт ямар их хайртай тэр урлагийнхаа төлөө хүч хэрэглэхэд ч ингээд хүч хэрэглэхээс ч буцахгүй тийм паплам байсан нь харагдаж байгаа. За тэгэхээр энэ Сикстина Мадонна гэдэг зураг маань болохоор өөрөө 2 дугаар Юли Папламын захиалга зураг байгаа юм л та. Рафаэлд зураг захиал зүгээр нэг мужийн айгүй нэг хол байдаг, мужид байдаг сүмийн ханан дээр тавих энэ зургийг захиалсан байна. Гэхдээ энэ сүм нь юугаараа онцлог байсан бэ гэхээр гигантын Сикст болон гигантын Варвара нарын биеийн одоо физик биеийн одоо хэсэг нь
одоо цогцсных нь хэсэг нь тэр сүмд хадгалагддаг байсан. Христийн шинтнүүд ер нь яагаад ингэж их сонирхолтой байгаа цогц хадгална гэд тий. Яагаад цогцыг хадгалдаг эсвэл ялангуяа гигантнүүдийн яс ч юм уу аливаа нэг юм цогцсны хэсгийг сүм дотроо маш гоёмсог шилэн савн дотор ч юм уу ийм нэлээн нандинсан байдлаар хадгалдаг вэ гэхээр юу гэж үзэж байгаа гэхээр гигантэн гэдэг маань зүгээр нэг тэнгэрийн үүлэн дээр суугаад ингээд диважинд очсон гэл ингээд үргэлж одоо жаргая дөө зовсны жаргал гэд сууж байгаа хүмүүс биш. Гигантэн гэдэг бол бурхантай хамгийн ойрхон хүн төрлөختний төлөө бурханд залбирч чадхаар хүн төрлөختний төлөө тусыг мөнхөд хийсээр байгаа тийм хүмүүс учраас энэ ертөнц болон Тэнгэрийн тэр Диважингийн ертөнцийг холбож байгаа буюу одоо хүртэл өөрийнх нь гигантны сүнс болон биеийн хүртэл хүн төрлөختөнд тустай ач холбогдолтой тийм зүйл гэж үнэлж хүндэлж шүтж байгаа учраас ер нь тэр гигантны цогцсны хэсгийг христийн шний сүмд ер нь байлгадаг юм. За ингээд тэгэхээр энэ тэр нэг мужийн сүмд болохоор гигэн Сикст болон гигантэн Варвара хоёрын цогцсны хэсэг байсан байна. Тийм учраас энэ хоёр гигантнийг Сикстийн Мадонна гэдэг энэ зурган дээр дүрсэлж өгсөн байгаа. За бид нар зураглуугаа анхаараад харъя. Зураглуугаа анхаараад харах юм бол Сикстийн Мадонна маань өөрөө Мадонна буюу гигэн ихийг гигэн Марияг Иесус Христос хэмээх хүн болж төрсөн Бурхны ихийг Иесус Христостой цуг Иесус Христос юм нялх байгаа байдлаар нь гол дүр болгож дүрслээд хажууд нь саяны хоёр гигантнийг дүрсэлсэн байгаа юм. Гэхдээ гигантын Сикстиг зурхтаа Рафаэл маань мэдээж 2 дугаар Юли Папламын захиалга учраас 2 дугаар Юли Папламтай нэлээд төстэй царайтай байдлаар зурсан байгаа. За мөн зурган дээр өөр анхаарах зүйлсүүд гэдэг юм бол дөрүүд нь бол гигэн Мария, Иесус Христос, гигантэн Сикст, гигантэн Варвара нар байна тий. Өөр анхаарч харах юм бол ер нь зургийн деталь болгон их чухал. Одоо нөгөө дуурийн тайзан дээр буу гарч ирсэн бол заавал буудах ёстой гэдэг шиг зургийн деталь болгон бас утга учирыг агуулж идэг. Ер нь уран зургийг ойлгохыг гэх юм бол тэр кодуудыг тайлах айгуу чухал. Тэгэхээр энд ямар код байна гэсэн чинь үнэхээр юм гигантнүүдийн ингээд тэнгэр дээр байгаа гигэн Мадоннагийн тэр хөлтэй үүлэн дээр дөнгөж хөрмөгц аятай байгаа хэрнээ тэнгэр дээр байгаа юм шиг хэрнээ яагаад ч юм энэ ч нэг юм хөшиг нэлээд юм муудсан юм модон дээр тогтоочихсан маргад ногоон өнгийн хөшиг байгаа юм. За доотлынх нь хэсгийг харъя. Зургийн зүүн доод болонг буюу гигантэн Сикстийн доор болонг харах юм бол Папламын малгай байгаа. Тэгээд зургийн доод гол хэсгийг харах юм бол бүр үнэхээр хүүхэдлэгтэй бодох санах юу ч байхгүй мэт ийм хоёр тэнгэрийн элч Путинарч байж магадгүй ийм хоёр тэнгэрийн элч дүрслэгдсэн байгаа. За тэгэхээр энэ яагаад гинт маргад ногоон өнгийн хөшиг гараад ирвэ? Уг нь ингээд харахад ингээд тэнгэр дээр болж байгаа үйл явдал юм шиг байна. Мэдээж гигэн Мария болон Иесус Христос хаана байх вэ? Тэнгэр дээр л байна. Тийм үү? Гигантнууд хаана байх вэ? Тэнгэр дээр л байна. Гэхдээ энэ маргад ногоон хөшиг болохоор маш эртний уламжлалаас холбоотой дүрслэгдсэн байж магадгүй. Учир нь Христийн шний сүмд маш тахигддаг, шүтэгддэг чухал бурхан зураг байх юм бол тэрийг хөшгөөр хаадаг байсан. Тэгээд хамгийн чухал баяруудаа тухайн одоо хөшгийг ингэж дэлгэж үзүүлдэг байсан байгаа юм л та. Тэгэхээр нэгдүгürt энэ уламжлал энэ бол маш чухал зураг юм аа. Хөшгөөр хаагаад хөшгөө буцааж чухал үйл явдал дээр л дэлгэх юм аа гэдэг энэ зурганда магадгүй чухал ач холбогдлыг өгж байгаа. Гэхдээ юм гэдэг харагдаж байгаа шигээ бас тийм ч энгийн биш. Яагаад вэ гэхээр энэ хөшиг байснаар мөн доотлолт нь хоёр тэнгэрийн элчийг зургийн рам жазыг ингээд тулцсан байгаа мэтээр ингэж суулгаснаар хажууд нь бас байгаа тэр Ромын Папламын малгайч гэсэн ямар нэгэн юм тэр тавигдсан байгаа юм шиг тавьснаар ингэж дүрсэлснээр биднэрт юг ойлгуулад байна вэ гэхээр тэнгэр болон газар хоёрын дунд ийм хөшиг байгаа. Нэг юм рам жаз байгаа. Буюу энд нэг юм зааг байгаа шүү. Тэнгэр газар хоёрын ялгаа заагтай шүү гэдгийг
энэ хідэн деталаар л харуулчихж байгаа гэж хэлж болно. За мөн өөр сонирхолтой энэ зургийн деталийг харах юм бол зүүн талын хөшиг болон тэр зургийн дээгүүрх хэсгээр маш олон нэг юм тэнгэрийн биетэй гэж хэлээ л дээ. Тэнгэр үүлнээс бүтсэн юм шиг мөртлөө хүний царайнууд байгаа. Хиний царайнууд вэ гэхээр тэнгэр элчнэр серафим хамгаалагч тэнгэр элчнэр тэдний царайнд дүрссэн байгаа. Тэгэхээр энэ зургийн хамгийн сонирхолтой зүйл гэвэл нэг талаас бидний газрын ертөнцлүүд тэнгэрээс гэгээ Мадонна маш ойрхон байгаа юм шиг хэрнээ нөгөө талаас энд зааг байгаа гэж байгаа тийм. Гэгийн 60-ыг харъя. Тэнгүүд гэгийн 60-д болохоор юу яж байгаа байхгүй? Нэг биднэрлууч юм шиг хуруугаараа заасан байна. Гэтээ энэ юугаар тайлбарлагддаг вэ гэхээр энэ зураг маань сүмд байрлахдаа яг өөдөөс нь хараад Иесус Христосын цовдлогдсон бурхан зураг байх хэрэгтэй байсан. Загалмай байх хэрэгтэй байсан. Загалмайн дээр хэрхэн цовдлогдож хүн төрлөختний нүглийг аварч үүрж гарч авъя гэдгийг. Тэгэхээр гэгийн 60-д гэгийн Мария болон Иесус Христос хоёрт Иесус Христосын ирээдүйн тэр цовдлыг нь зааж өгч харуулж байгаа юм шиг. Тийм учраас гар нь ингэж хуруугаараа ингэж заасан байгаа байдалтай. Тэгвэл үргэлжийн мөнхийн маш амар амгалан дүртэй Мадоннаг дүрсэлдэг Рафаэл маань энэ удаад дүрийн хувьд болохоор Мадоннаг маш гунигтай дүрсэлсэн ба. Ер нь гунигтай нэг талаас эн чинь хүн штэ тий. Энэ яг Иесус Христос хүн болоод гэгээн Мариагаас төрсөн байгаа. Тэгэхээр гэгээн Мария гэдэг үл хүн. Тэгвэл хүн хэрхэн яаж өөрийнхөө одоо хүүг хүн төрлөختний төлөө золиос болгож өгөх юм бэ гэдэг тэр ихийн шаналл. Гэхдээ нөгөө бодлын тэрийг хүлээн зөвшөөрөл. Тэгэхээр хүлээн зөвшөөрөл болон шаналл мэдээж ихийн сэтгэл аимшигтай урагдж байгаа боловч ингээд хэрхэн энийг хүлээн зөвшөөрж байгаа вэ? Хэрхэн хүн төрлөختнийг хайрлаж байгаа вэ гэсэн тэр хайр магадгүй энэ гонигтай харцанд шингэсэн байгаа. Иесус Христос хэдий жоохон хүүхэд шиг дүрслэгдсэн ихтэй тэрвүүлсэн байгаа боловч Иесус Христосын харцнаас нь мөн ирээдүйд туулах цовдлын тэр аимшигтай зовлонгийнхаа хүн өөрөө нүгэлгүй юм байж, өөрөө хүн болж төрсөн бурхан юм байж хэрхэн одоо тэр шаналлаас мэдээж хүн л юм чинь айдас гэж байгаа тийм үү? Тэр айж байгаа тэр шаналлыг бол дүрсэлсэн байна. Гэхдээ энэ зургийг гэгээн Мария Иесус Христос хоёрын шаналлыг харж байгаа боловч хамгийн одоо маш илүү энгийн хөнгөрүүлдэг хэсэг нь болохоор бодох санах юм юу ч байхгүй энэ доотлын хоёр тэнгэрийн элч нар маань харуулж байгаамаа. Тэгэхээр энэ бол Рафаэлийн хувьд ер нь сэрхэн мандалтын үеийн урлагийн хувьд ч гэсэн хамгийн дээд шедевр гэж одоо дээд шедевруудын нэг гэж тооцогддог ийм зураг байдаг юм байна. За тэгэхээр үнэхээр яагаад бүтээлүүдийг шедевр болдог вэ гэдэг тал дээр хэдүүлээ Андрей Тарковский найруулагчийн хэлсэн афоризмаар хариулах гэдэг үзье. За Андрей Тарковскигийн маань хэлсэн афоризм болохоор за энэ бол нэлээд урт. Өөрийнх нь өдрийн тэмдэглэл гэд монгол хэл рүү орчуулсан их гоё ном байгаа. Тэндээс бүр илүү гоё орчуулгатайгаар уншиж болох бах. Тэгэхээр Андрей Тарковский тэмдэглэлийн дэвтэртээ бичиж байгаа. Уран бүтээлчээс үнэхээр жинхэнэ үхлийг энэ үгийн бүр хамгийн эмгэнэлтэй утгаар нь шаарддаг. Урлагийн үүрэг нь бидний ихэвчлэн санаж боддог шиг альва санааг ойлгуулах, тараах, үлгэр жишээ болоход оршдоггүй. Урлагийн зорилго нь хүнийг үхэлд бэлтгэхэд, хүний зүрх сэтгэлийг хүрдсэн тарамдснаар сайн сайханд хандах чадвартай болгоход оршдог гинэ. За энэ афоризмыг задлаад үзэх юм бол нанаас нь сонсоход нэлээд хүндхэн афоризм байна тийм үү? Уран бүтээл гэдэг зүйл одоо жинхэнэ үхлийг
бүр хамгийн утга эмгэнэлтэй утгаар нь шаарддаг гэж юм л да. Нэг талаас уран бүтээлч хүн аливаа шедевр ч юм уу ер нь нэлээд сайн чанартай уран бүтээл гаргахын тулд өөрийгөө бүрэн золиослоо учраас жинхэнэ үхлийг бүтээлчээ үхэлд хүргэж болж байгаа. Нөгөө талаас болохоор бидний ихэвчлэн санаж боддог шиг буюу ер нь одоо бид нар хэлдэг штеп. За урлаг соён гээрүүлэх үүрэгтэй, танин мэдүүлэх үүрэгтэй гэх мэтчлэн урлагийн үүргүүдийг бид нар ярьж боддог тийм. Үлгэр жишээ болох үүрэгтэй бидний их гоё юм руу дагуулж байна гэд. Гэтэл ямар нэгэн санааг жишээ нь Ленин хэлэхдээ болохоор кино урлагийн дээд нь бол кино. Яагаад тэгж хэлж байгаа? Яагаад тэр киногоор дамжуулаад ямар ч идеологиг, ямар ч үзэл бодол улс төрийн санааг хүмүүст ингэж дамжуулж өгч болж шүү дээ. Гэтэл Тарковский болохоор энэ бол урлагийн тийм ч чухал үүрэг би одоо гол зорилго биш гэж хэлээд байна л та. Гол зорилго нь юу вэ гэхээр хүнийг үхэлд бэлтгэх буюу үхлийн дараа юу байгаа юм бэ? Үхлийн дараа юу байгаа вэ гэхээр ерөөсөө л та бидний одоо дараагийн ертөнц, тэр далд ертөнц магадгүй энэ амьдралынхаа туршид бид нар юу хийсэн бэ? Тэр хийсэн зүйлийнхаа үүлийн үрийг ч юм уу эсвэл тэр хийсэн зүйлийнхаа шагналыг эсвэл шийтгэлийг авах газар ч юм уу ямартай ч үххийнхаа өмнө сүүлчийн амьсгал дээрээ ямар бодолтой бид нар нас барах вэ гэдэгт тэр зүрх сэтгэлийг бэлтэж гинэ гэж байгаа. Тэгэнгүүтээ энэ афоризм дээр их сонирхолтой урлагийг хэлж байгаа шүү дээ. Бидний зүрх сэтгэлийг хүрдсэн тарамдснаар гэж байгаа байхгүй. Хүрдсэн тарамдах гэж үгж хүрдсэн гинэ. Тэгэхээр жишээ нь яагаад эмгэнэлт жүжгүүд байдаг вэ те? Бид нар дуур балет үзээд Травиатагийн Виолетта яагаад нас бардаг вэ? Үүлийн 3 толгойгийн Юндан Нансалмаа 2 яагаад нас бардаг вэ? Тэгсэн мөртлөө бид нар хүнийг нас барж байгааг хараад уйлж байгаа мөртлөө тэрний дараа яагаад тайвширлыг мэдэрдэг вэ гэхээр энэ хүрцдэх гэдэг мэдрэмж. Энэ хүрцдэх гэдэг зүйлийн урлаг өөрөө хүний зүрх сэтгэлийг хүрцдэж чинь буюу бидний хизээж санахыг хүсдэггүй, бодохыг хүсдэггүй, өдөр тутамдаа мартчихсан байдаг тэр зүйлийг цаг хугацаа гэдэг чинь хамгийн чухал үнэт зүйл шүү. Энэ цаг хугацаанд энэ амьдралынхаа цаг хугацаанд та юу хийж байгаа юм бэ гэдгийг ойлгуулах одоо тэр бүх олон зүйлсийг магадгүй эмгэнэлтэй зүйлсийг биднэрт ойлгуулснаар бид нар уйлснаар бидний зүрх сэтгэл илүү нинжирч байгаа юм л та. Зүрх сэтгэлээ хүрздүүлснээр одоо уйлснараа эмгэнэснээрээ ингээд эмгэнэж уйлж чадчихна гэдэг чинь бид нар эргүүлээд бидний зүрх сэтгэл сайн сайханд хандах чадвартай болоход оршиж байгаа гэж байгаа. За мөн үүнээс улбалаад дараагийн афоризма хэлэхэд дүрслэх урлаг гэдэг нь харагддаг зүйлсээр харагддаггүй зүйлсийг илэрхийлэхийг хэлнэ гэдэг тэгнэ. Дүрслэх урлаг гэдэг нь харагддаг зүйлсээр харагддаггүй зүйлсийг илэрхийлэхийг хэлнэ. Фромантен гэдэг хүн маань хэлсэн байна. 19-р зууны Францын зураач эртний мастер гэж тооцогддог Фромантен. За Фромантены талаар энэ афоризмыг задлахаас өмнө хэдүүлээ. Биднийг энэ нэвтрүүлгийг хийхэд боломжийг олгож буй алтан гишүүдтэй талархал илэрхийлмээр байна. Мөн бидний хэрхэн алтан гишүүн болох вэ гэдэг талаар ярья. За ер нь бол ийм юм бэлээ. Манай од мөндөр чинь нь шүү дээ. Яг гүндээ за би яг үнийн л яриа заяа. Ингээл амар олон дагагчтай болвол ингээл алаалгаа юм шиг ингээл харагдаад байдаг шүү дээ. Тийм олон дагагчтай болж байгаа нь үнэхээр сайн хэрэг, үнэхээр гоё хэрэг. Гэхдээ альва ийм соёл урлагийн ч юм уу шинжлэх ухаан танин мэдхүн ийм үйл ажиллагаа явуулна гэдэг маань бол санхүүгийн хувьд маш хэцүү хүндрэлтэй. Ялангуяа манай улсад бол ингээд нэлээд хүндрэлтэй асуудал байдаг. Тэгэхээр бид нар чинь ингээд энэ тэндээс ингээд үнэхээр л гуйж явдаг байхгүй юу? Энийг хэлэхэд тэгээд яг ингээд үнэхээр хэцүү болол за яана одоо энэ олон хүмүүсийн энэ арын албаны энэ олон хөтлөгч нар энэ цайлан бүнлүү яах вэ гэл ингээд манай захирлуудын маань бол толгой бүр үнэхээр ажиллаж өвдөж байгаа шүү дээ. Энэ үед үнэхээр аминд орж биднийг ингээд зөв юм хийж байгаа шүү гэдгийг мэдрүүлдэг нь болохоор яалтчгүй манай алтан гишүүд байдаг. За алтан гишүүн гэдэг бол манайх чинь жилдээ
20 хэдэн сэдвээр 1050 дугаар гаргадаг тийм зорилготой тий. Түрүү жил тэр зорилгоо үнэхээр гаргацсан. Одоо 4 сард бидний 2 жил болох гэж байна. Тэгэхээр үнэхээр 1050 дугаар байтугай л ингээд мөн дээлтэй аяллаа тооцох юм бол илүү олон дугаарууд гаргачихсан. Тэр нэг дугаарыг 100 төгрөгөөр үнэлээд тийм бидтэй гомбо. За нэг дугаарыг 100 төгрөгөөр үнэлээд 100 мянган төгрөгөөр алтан гишүүн буюу дэмжигч болох хэрэгтэй. Тэгэл нэг алтан гишүүн гэхээр бид нар бүр айгүй ингээл тусдаа юм VIP юм амлаад байгаа та биш. Алтан гишүүн гэдэг бол та бүхэн бидраар дамжуулаад бидний үйл хэрэгт хувь нэмрээ оруулснаар ирээдүйнхээ хүүхэд залуучуудад арт түмэндээ соёл урлаг шинжлэх ухааны танин мэдхүн боловсролтод л нэмэр болж байгаа л гэсэн үг. За тэгэхээр хэрхэн бидрийг дэмжиж алтан гишүүн болох вэ гэвэл 94000 943 гэсэн үг. 94000 40000 41 91 04 518 дансанд өөрийнхөө Facebook нэр хаяг утасны дугаарыг бичээд алтан гишүүн болох боломжтой байгаа 100 мянган төгрөг шилжүүлнэ гэсэн үг. За тэгэхээр бид нар таныг тусдаа Facebook группт оруулаад яг одоо ч гэсэн ингээд лайв засагдж байгаа. YouTube руу гээд ямар нэгэн эдиттэй засвартай орхоос нь өмнө яг энэ арын албан дээр юу болдог вэ? Бид нар хэрхэн инээж ханиадаг вэ гэдгийг лайваар үзэх боломж нээгдэж байгаа юм шүү. За тэгэхээр алтан гишүүн болох дансны дугаар 100 мянган төгрөгийг Facebook-ийнхаа нэр хаягтай гүйлгээний утхан дээр нь бичээд шилжүүлнэ. 94 тэг 4000 41 91 04 518. За баярлалаа манайхаа. За афоризм руугаа буцаад ороход дүрсэг урлаг гэдэг нь харагддаг зүйлсээр харагддаггүй зүйлсийг илэрхийлэхийг хэлнэ гэдэг чинь. Тэгэхээр энэ бол хэдүүлээ Пол Гогийн нэг зургийг хараад үзье л да. Энэ юу гэж байгаа вэ гэхээр философи мөнхийн асуултууд гэж байдаг тийм үү. Амьдралын утга учир юу вэ? Хайр гэж юу вэ гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр амьдралын утга учирын талаар бид нар асууад ирэхээр бид нар ямар асуулт тавьдаг вэ гэхээр бид нар хаанаас ирсэн бэ? Бид нар хин юм бэ? Бид нар хаашаа явж буй юм бэ? Тэ. Тэгэхээр бид нар хаанаас ирсэн бэ? Бид нар хин юм бэ? Бид нар хаашаа явж буй юм бэ гэдэг яг нэртэй 1897-аас 1898 онд зурагдсан Пол Гоген хэмээх постимпрессионист зураачийн зураг байдаг. За Пол Гоген маань өөрөө бол Франц хүн атлаа Таити арал руу суурин соёл иргэншлийг мөн ийм хит хөгжсөн соёл иргэншлийг голоод би энэ үнэхээр ингээд ийм тулцсан бүх юм нь хөгжсөн бүх юм нь ойлгомжтой болсон бүх юм нь хиймэл болчихсон ийм соёл иргэншил донд би энэ Францад байж чадахгүй нэ гингүүтэй Францын Полинезийн Таити гэдэг арал руу явсан байгаа. Таити арал дээр ямар хүмүүс амьдарч исэн бэ гэхээр яг одоо бидний зурган дээр харж байгаа шиг байгальтайгаа ойрхон буюу хүү нэгдлийнхэн яг тэр Овг аймгийнхан зохион байгуулалтыг алдаагүй тийм Овг аймгийнхан нийгэмлэг амьдарч исэн байна. Тэгэхээр Пол Гогийн байгальтайгаа илүү ойрхон хүмүүс бол амьдралын утга учирыг магадгүй илүү ойлгосон байх. Надад тэднээс суралцах зүйл байгаа байх гэсний үндсэн дээр Таити арал руу яваад энэ зураг бүтээсэн байна. Энэ зургийг 1897-оос 98 онд Пол Гогийн зурчаад энэ зураг бол миний урд нь зурж исэн зургуудаас хамгийн агуу нь миний цаашид зурах зургууд ч энэний хаач хүрэхгүй. Энэ зурган дээр би өөрийнхөө амьдралын утга учирын талаарх бодсон бүх бодлуудынхаа кульминацийг буюу бодлуудынхаа хамгийн одоо ориглыг шингээсэн байгаа гэж хэлээд гэж бичээд тэгээд хулганы хор ууж амиа оролтлох хийсэн байна. Азар хулганы хорны дооз нь багтцсан учраас зөвхөн л Пол Гогийн эргүүлээд тэр хулганыхаа хорыг бөөлжиж гаргаад амиа оролтлох нь бол бүтлгүүцсэн байгаа. Баярлалаа бурхан минь. За тэгэхээр энэ зурган дээр болохоор ер нь харах юм бол бид нар 3 хувааж харж болно. Зургийг бол баруунаас зүүнтэйгээ унших юм хөндлөн зураг байна. Тэгэнгүүтээ ер нь амьдралын ихэн үе, идэр үе цаашаага зүүн талд байгаа эмгэнийг харах юм бол ингээд амьдралын утга учираа бодчихсон хажууд нь байгаа шувуунд хүртэл
нөгөө ертөнцийг ч юм уу эсвэл тэр нөгөө ертөнц рүү шилжих гэж байгаа хүний сүнсийг бэлэгдэж байгаа. Нөгөө арт талд нь бүр энэ зургийн нэлийн хойгуур план гэж ярьж байгаа тийм. Нэлийн хойгуур зургийг харах юм бол нэг юм бурхны юу баримл шиг тий. Энэ баримл бол нөгөө даалт ертөнц гэдгийг бэлэгдэж байгаа. Тэгэхээр тэртээ Тарковскийн яг саяны яриан дээр байдаг шиг тэртээ бидний энэ хідэн нас биднэрт олгогдсон тийм 70 жил тий 70-аас 90 жил ингээд дуусчих юм чинь бид нар хаанаас ирээд энэ ертөнцид яг ямар утга учиртайгаар амьдраад хаашаага явах юм бэ гэдэг философийн асуултыг бодоосой гэдтэй. Тэгэхээр иймэрхүү илэрхийлэхэд хэцүү хайр, амьдралын утга учир гэх мэтчлэн иймэрхүү зүйлсийг дүрслэх урлагаар одоо харагддаг зүйлсээр харагддаггүй зүйлсийг илэрхийлэхийг хэлнэ гэд Фромантен маань яг энэ утгаараа хэлсэн байгаа шүү. Тэгэхээр үнэхээр Пол Гогийн та бүхэн бичээрэй. Пол Гогийн энэ философийн асуултыг буюу оршихуйн тухай зүгээр оршихуй гэдэг нэг үг биш үү те. Оршихуй гэдэг үг хэлэхээр бид нар одоо юу зурах юм гингүүд зураач нар маань тэр бидний харагддаггүй ойлголтуудыг ингэж харуулж зурж өгсөн байгаа юм л та. За гэхдээ харагддаггүй зүйлсийг илэрхийлэлт хэлцдэг юм байна. Гэтэл Пабло Пикассогийн афоризм юу гэсэн бэ гэсэн чинь урлаг гэдэг бол үннийг ухамсарлах чадвартай болгодог худал зүйл юм а гинэ. Үннийг ухамсарлах чадвартай болгодог худал зүйл. Пабло Пикассогийн яг энэ афоризмыг тайлбарлахын тулд хэдүүлээ Рене Магритийн Декалкомания гэд нэг зураг руу анхаарчи. За би та нараас асууя. Декалкомания гэдэг энэ зурагт хэн байна? Арагшаага харцсан, шляпан малгайтай, костюм пижактай нэгэн хүн тэнгэрийн өдөөс далайн ирэг дээр зогсож байна. Хажууд нь хэн байна? Мөн л энэ хүний дүрс тусгал гэмээр бид нар шууд хараад энэ бол нэг юм энэ хүний дүрс юм аа эсвэл магадгүй юм тэ үүлний ингээд наанцаанд байгаа нэг юм хайчилбар шиг харагдаж байгаас нэг. Гэхдээ л бид нар хэдий энэ хайчилбар шиг зурган дээр зөвхөн үүл далайн эрэг далай дүрслэгдсэн байгаа боловч бид нар ягаад ч юм энийг харангуйта шууд хүн байна гэд мэдчихэж байгаас яг энэ хажууд нь дүрслэгдсэн хүний тусгал байна, сүдрэн байна, гэрлэн байна, эсвэл ямар ч үйл байсан хайчилбараас хүртэл бид нар энэ хүний дүрс байна гэдгийг ойлгочихж байгаа. Энэ бол бидний тархины үйл ажиллагаа. Гэхдээ энд үнэхээр жинкнээсээ хүн байна уу? Хоёр хүн байна уу гингүүд? Үгүй шүү дээ тий. Тэгэхээр Пабло Пикассо юу гэж хэлээд байна гэхээр үннийг ухамсарлах чадвартай болгодог худал зүйл гинэ. Урлаг ямар ч худлаа зүйлийг дүрсэлж болно. Бодит ертөнц дээр ийм үүлэн хүн гэж байхгүй үсттэй тий. Гэхдээ урлаг дотор байж болно. Яг энэ утгаараа эртний грекийн философч Платон бол бидэрт айгүй уурладаг байсан. Ер нь урлагийнхан гэж та нар ингэж хиймэл ертөнцийг бүрдүүлдэг байхгүй юу? Маадгүй хүн аз жаргалгүй байжгаад ямар нэгэн аз жаргалтай симфони сонсонгуудаа өөртөө байхгүй тэр аз жаргалыг мэдэрч болдог тийм үү. Тэгэхээр энэ хуурмаг уу гэд Платоны хувьд бол яруу найрагчид дандаа ингэж худлаа ярьдаг бидрэг юм хиймэл ертөнцид үүсгдэг. Платон өөрөө юу гэж үзэжсэн бэ гэхээр энэ бодит физик ертөнцийг хүртэл тэр Эйдосын тэр дээр тэнгэрт байгаа ертөнцийн тусгал гэж үзэжсэн. Тэгэнгүүт энэ тусгалыг дахин бүтээж яах гээд байгаа юм бэ? Хиймэл ертөнц буюу үнэнтэй ойртуулахгүй штэ. Пикассо бол энэний эсрэг тийм ээ. Энд үнэхээр хүн дүрслэгдээгүй байж болно. Бид нар урлагаараа дамжуулаад үнэхээр хиймэл зүйл үзүүлдэг байж болно. Гэхдээ энэ хиймэл зүйлийг үзснээр бид нар яг тэр ертөнцийн үнэн гэдэг зүйлтэй илүү ойрхон болдог шүү гэдгийг хэлж өгч байгаа. За дараагийн афоризм маань их сонирхолтой ингэсэн байна. Ингэсэн байна. Сэтгэлийг дарсан өдөр тутмын амьдралын тоосыг урлаг угааж арчдаг. Энэ ч одоо хиний афоризм блэ? За манайхан би комментаар оруулъя заяа. Сэтгэлийг дарсан өдөр тутмын амьдралын тоосыг урлаг угааж арчдаг гинэ. Үнэхээр бид нар өдөр тутмынхаа амьдралдаа бидний тарих яаж ажилдаг вэ гэхээр бид нар маш олон зүйлсийг кодлоод нэг юм одоо компьютераар ярих юм бол файл дотор хийчдэг. За жишээ нь ингээ заяа. Хэдүүлээ нэг хизээч урд нь орж
ирж үзэж байгаагүй танхимлууга орж ирж үзсэн гэж бодъё. За тэгэхээр тэр танхимд юу байна вэ гэхээр сандлууд байна гэж бодъё. Тэр сандлыг бид нар урд нь хизээж харж байгаагүй. Гэсэн мөртлөө яагаад ч бид нар тэрийг ширээн дээр ингээд бөксөө тавьж суух биш, яг тэр сандлыг сандал гэж ойлгоод бөксөө тавьж суудаг тийм үү? Яагаад вэ гэхээр сандал гэдэг бол дөрвөн хөлтэй, бөксөө тавих зориулалттай, суух зориулалттай гэд биднэрт нэг юм сандал бол тийм юм а гэдэг сандалны тухай файл биднэрт тархин дотор байгаа. Тархи болохоор хэрвээ өдөр болгон тархи өөрийнхөө ажлыг амарчилж байгаа шүү дээ. Тэгэхээс биш бид нар өдөр болгон жишээ нь за бүх зүйлийг ингээ шинээр таньж исэн бол тархи амар ядрах байсан тий. За дөрвөн хөл нь хар өнгөтэй. Тэгээд тэр ингээд их бие саарл өнгөтэй. Ингээд гингүүд тархи болохоор зүгээр сандалны нэг функц юм байт юм байна. Сандалны мөн чанар юм байт юм байна гэд өөртөө ингээ файл үүсгэнгүүтээ дараа нь өөр ямар ч сандал харсан тэр мөн чанараараа тэр функцүүдээр нь танингуудаа ингээд сандал гэдгийг ойлгочихж байгаа байхгүй. Гэтэл энэ маань нөгөө талдаа яадаг вэ гэхээр бид нар бүх зүйлд тэгж хандаад эхэлдэг. Тархи өөрийгөө амарчлах гээд одоо бид нар ингээд рилс үзээд ингээд амраагаад байна шүү дээ. Тархиа ингээд амарчлах гал тархи өөрийнхөө ажлыг амарчлахын тулд ерөөсөө бүх юмыг нэг схемэнд оруулж эхэлдэг байхгүй юу? Дандаа схемэнд. Энэ хүн, энэ залуу, за ийм ойлгомжтой. За энэ охин, ойлгомжтой. За энэ сандал ийм ойлгомжтой гэд. Ерөнхийдөө хүүхдэд бол тийм юм байдаггүй. Одоо жишээ нь хүүхэдтэй бүх зүйлийг ингээд нөгөө шинээр энэ юу вэ гэж асуудаг шүү дээ. Энэ юу вэ гэл. Хүүхэд бүх зүйлийг шинээр энэ юу вэ гэж асууж байгаа нь хүүхэд бол өөрийнхөө бие физиологоор болон хүртхүүгээрээ 5 мэдрэхүүгээрээ дандаа тэр зүйлстэй шинээр танилцаж тархин шинэ үйл ажиллагаа хийж яадаг. Одоохондоо тэр сандал бол сандал юм а гэсэн тодорхойлолт хүний тархинд үүсээгүй байгаа гэсэн үг. Тэгээд тийм ч учраас бид нар жишээ нь аялахдаа дандаа шинэ газар орон руу явах юм бол айгүй гоё амарсан болдог штеп. Учир нь тархи маань өдөр тутмын тэр тоосчсон бүр ингээд ойлгомжтой гэдэг юу ч сонирн биш болцсон тэр схемээсээ гарч сэтгэж байгаа. Гараад шинээр 5 метр хүүгээрээ юм хүртэж байгаа гэсэн үг байгаа юм. За тэгвэл энэ хүүхдийн сэтгэлгээ болон тархины сэтгэлгээг Клод Монегийн зурганд хэрэгтүүлээ бас илүү ойлгомжтой тайлбарлаж болох юм. Тэгэхээр Клод Моне болохоор импрессионизм боёо impression сэтгэлийн урлагийн зураач. Тэгэнгүүт 80 гарсан Клод Моне зураач дээр 1920-ад оны үед гэсэн үг. Нэг сэтгүүлч очоод за та яг одоо надад зурж байгаа биерээ өгөөч гэдгсэн байгаа юм л та. Тэгэнгүүт Клод Моне яахын тийч шинэ байгаа штэ чи миний дүү бээр хэрэгтэй бол шинийг ав гэсэн чи үгүй та яг надад одоо зурж байгаа биерээ өг гэд. Яа тэгэхээр тэр чин аль хэдийн нэр хүндэд хүртсэн суутан гэдэг нь хүлийн зөвшөөрөгдсөн хүн учраас тэр биер чин дуудлага худалдаан дээр маш өндөр хүнд хүрэх гээдсэн байхгүй юу? Тэр сэтгүүлч их сэргэлэн. Гэхдээ Клод Моне бол өөрийгөө хүлийн зөвшөөрөгдсөн суутан гэдгээ магадгүй ойлгохгүй байсан. Тэр хүнд тэр зүйлч сонирн биш байсан баг тий. Тэгэхээр анх Клод Монегийн нэгэн зураг энэ бүхэл бүтэн 19-р зууны 2-р хагаст үүссэн импрессионизм гэдэг урсгалын нэрийг өгсөн байгаа. Яасан бэ гэдгсэн чинь Ренуар гэд бас импрессионист зураач байгаа. Ренуарын дүү Эдмон 1874 онд энэ импрессионистууд гэд академик сонгодог урлагийг эсэргүүцээд бүр нэг юм сонин дотоод улмиг зурцсан юм шиг юм зургийн урлаг гаргаж ирээд байгаа хүмүүсийн анхны үзэсгэлэнгийнх нь каталогыг хийсэн байна л та. За тэгээд анхных нь үзэсгэлэнгийн каталогыг хийж явахдаа Клод Монед хэлсэн байна. Манай Клод ахаа энэ таны зургууд чинь бүгдээрээ нэгдүгээрт нэг л утга агуулгатай, нэг л үйл явдалтай. Ягаад гэхээр Моне нэг бухал өвс байлаа гэхэд тэр бухал өвсийг хідэн 10-аар нь өөр цаг хугацаанд одоо өглөөний наран мантгаас оройн нар жаргах сар болтол ингэж зурдаг байсан. Тэгвэл бүх зургууд чинь нэг утга агуулгатайгаас гадна хоорондоо хийжлэх нь нэртэй байна гэдэг хэлсэн юм л та. Энийг одоо юу гэж нэрлэх юм бэ гэд энэ дэлгэсэн дээр гарч байгаа зургийг харуулад Гаврын усан бомбд ирж усан онгоцнууд гэж нэрлэх юм уу гэдгсэн чинь Клод Моне сэтгэгдэл нар мандж буйна гэж нэрлэе гэд.
Тэгэнгүүт энэ сэтгэгдэл гэдэг зургийг тэр үзэсгэлэн болоод 1874 онд гараад тэгвэл Луи Леруа гэдэг тухайн үеийн бас нэлээд алдартай шүүмжлэгч сонин дээр хэлсэн байна л да. Сэтгэгдэл гин шүү. Мэдээж л дээ. Үнэхээр сэтгэгдэл төрүүлж чадлаа. Эрх чөлөөтэй яасан ч эрх чөлөөтэй будгийн фактурууд вэ? Фактур гэдэг нь нөгөө будгийн нялалтыг хэлж байгаа юм шүү. Хэр том зузаан тий нэлээд зузаан нялалтуудыг фактур гэдэг чинь. Ямар ч эрх чөлөөтэй будгийн фактурууд вэ? Зурагдаж дуусаагүй ханны абоо ич энээс илүү бүрэн гүйцэд харагдана да. Яагаад вэ гэхээр импрессионистуудын зургууд гүйцэтгэлгүй, ийм таталбарын хэвшин чанартай, ийм хамаа намаагүй, ер нь ийм зурч чаддгүй хүн зурчихсан юм шиг ийм хамаа намаагүй харагддаг байсан байна л да. Тэгээ бүр ингээс төгсүүлтэйгээр импрессионистуудын энэ анхны үзэсгэлэнгүүл хүмүүс маш их шоолж исэн, маш их шоолонгуудаа нэртэйгээр нь хоёр негрүүд харанхуй түнэлт зодтолцож байгааг зурчихгүй яасан юмас ингэж шоолж исэн байгаа. Нэр манайхаа би негр гэдэг үгийг хизээж доромж утгаар нь расист утгаар нь ашигладаггүй. Хар шар улаан цагаан буюу хүний арьсны өнгийг шууд өнгөөр нь ашигладаг. Негрус гэдэг бол эртний латины хар гэсэн утгатай үг байгаа юм шүү. За тэгэхээр энийг бас ойлгож хүлээж аваарай. За тийгвэл эргүүлээд хэдүүлээ афоризмд ороход яагаад импрессионистууд энэ одоо зургийг ингэж хооронд нь ингээ гүйцэтгэлгүй юм шиг. Тэгээд энэ зургаа хэдүүлээ хараад анзаарах юм бол энэ сэтгэгдэл гэдэг байгаа энэ зургийг харах юм бол зүгээр ингээд будагнуудыг холихгүйгээр хооронд нь ингээд цэг шиг ингээд тий зүгээр зураас маягаар тавьчихсан байгаа биз. Импрессионистууд бүр ингээд будгийн палитр гэж нөгөө зураач нарын бариад байдаг юм бөөрхийн тавх шиг юм байдаг шүү дээ. Тэрэн дээрээ хүртэл холихгүйгээр ингээд тус-тусд нь ингэж тавьдаг байсан байгаа байхгүй юу. Одоо хэдүүл энэ гítэл хардаа саяны ярьсан миний хадуурч ярьж байгаа юм шиг санагдаж байгаа зүйл одоо яг ойлгомжтой болно. Сарны тусгалыг л хэдүүлээ хараад үзье. Бид нар энэ зургийг хараад яагаад ч юм сарны тусгал гэж ойлгочод байгаа биз? Гэхдээ томруулаад харах юм бол эн чинь хооронд нь холиогүй ердөө хитгэн будгийн нялалтууд л байна шүү дээ. Ерөнхийдөө будцсан юм биерээр тавьсан зураасууд л байна шүү дээ. Тэгсэн хэрнээ бидний тарих тэрийг аль хэдийн голд тусж байгаа сарны тусгал, далайд тусж байгаа сарны тусгал гэж хүлээж аваад байгаа байхгүй юу? Энэ саяны зүйлийн бидний тарихны схемчилсэн байдал. Бид нар альва юмыг харахаараа схемчилдэг. За тэгэнгүүт бид нар ухамсараараа тэр одоо ер нь бол физик биеийнхээ хувьд, нүднийхээ хувьд бид нар эргэн тойрныг зөвхөн ийм будагнууд л гэж харж байгаа, өнгөнүүд л гэж харж байгаа. Тэгвэл энэ олон өнгийг бидний тархины ухамсарын үйл ажиллагаа байснараа бид нар хэлбэрт оргуулж харж байгаа. Одоо жоохон хүүхэд чинь ингээд юу яагаад гэдэг штэ юм шидэд идэг штэ тий. Тэр юм шидэж байгаа нь яаж байгаа вэ гэхээр физик биетэрээ энэ чинь эд зүйл юм байна. Энэ эд зүйлсийн хоорондын зай ийм юм байна гэж одоохондоо нөгөө нэг тарих нь бүх юмыг схемчлээгүй болохоор тэрийг туршиж үзэж физик хүртгүүгээрээ ойлгож байгаа гэсэн үг. За тэгэхээр импрессионистууд яагаад ингэж зурдаг байсан бэ гэхээр бидний нөгөө хүүхэд насны үеийн бидний схемчлэг дээгүй үеийн тарих схемтэй болоогүй байгаа үеийн тэр уран бүтээлүүдийг тэр үеийг тархины яг тэр үеийг яг үнэндээ физик нүдэрээ бид нар дэлхийн ертөнцийг яаж хардаг вэ гэдгийг харуулахын тулд энхүү зурж байгаа юм. За тэгэхээр бид нар ер нь өдөр тутамдаа маш их тийм юу яадаг байх нь вэ те өөрсдийнх нь тархинд бүтээсэн схемээс болоод бүх юмд уйдж ханддаг өглөөний одоо офис ажиллаа хийгээл юу ч сонирн биш болчдөг. Тэгвэл энэ юу ч сонирн биш болсон сэтгэлийн одоо өдөр тутмынхаа амьдралын тоосонд дарагдсан тэр сэтгэлийг урлаг угааж арчиж бидний энэ тархинд схемийг жоохон ингээд нэлийн доголдолд оруулах гэдэг ч юм уу эсвэл ямар ч гэсэн ингэ сэгсэрч угааж өгдөг байх нэ энэ талаар хэлсэн афоризм байна. За мөн гэрийн даалгаварт гэдэг шиг та бүхэндээ бас нэг афоризм тайлбарлаж өгчөөд би бусад афоризмыг бол зүгээр уншаад өгчэй гэж бодож байна. За мөн алдарт манай Микеланжело Буонаротигийн хэлсэн афоризм байна. Урлаг их хартай
хүнийг өөртөө бүрэн зориулахыг шаарддаг. Мөн Анна Павловна хэмээх 20 дугаар зууны ихэнх үеийн 1910-аад оны гоо сайхны идеал, бид Анна Павловнагийн тухай тусдаа нэвтрүүлэг хийжсэн гоо сайхны идеал болсон балетчин энэ бүсгүн бас нэг хэлсэн үг нь. Хэрвээ Микеланжело Буонаротти урлаг их хартай хүнийг өөртөө бүрэн зориулахыг шаарддаг гэсэн бол Анна Павловна болохоор эмэгтэй уран бүтээлч талаасаа жинхэнэ артист буюу жинхэнэ уран бүтээлч эмэгтэй өөрөөрөө урлагт дахил өргөх хэрэгтэй. Гэлмаа адил түүнд ихэнх эмэгтэйчүүдийн хүсдэг амьдралыг хүсэх эрх байхгүй гэдэг. Тэгэхээр үнэхээр Микеланжело Буонаротти суутан усуутан Анна Павловна үнэхээр агва балетч юм уу? Агва балетчин. Энэ хэд маань яагаад урлаг ингэж золиос шаарддаг одоо өөрөөсөө дахил өргөх ёстой гэж байна гэдэг маань урлаг гэдэг өөрөө бидний сэтгэл зүрхийг хүрц дээдч болов. Үнэхээр урлагийг бид нар соён гэгэрэл гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр хүний ертөнцөөс энэ бидний ахын амьдралын ертөнцөөс давсан тэр агва зүйлийг, тэр агва гэрэл гэгээг илэрхийлдэг. Тэр агва гэрэл гэгээг өөртөө агуулдаг. Гэхдээ энэ агва гэрэл гэгээ рүү уран бүтээлч нар ойртох тусмаа гэхдээ уран бүтээлч бай, урлаг судлаач бай. Ер нь яг үүндээ ингэ тэр гэрэл гэгээг зөөж авчирж байгаа хүмүүс байхгүй юу? Өөрсдөө бол энгийн л хүмүүс. Гэхдээ тэр гэрэл гэгээг зөөж авчрах тэр аимшигтай их үүрэг даалгавар ногдсон байдаг учраас нөгөө талын гэрэл гэгээтэй адилхан харахгүй зүйл маш их байдаг. Тэрнээс гадна тэр гэрэл гэгээг авчрахын тулд ахуй амьдралаараа золиос гаргахаас өөр аргагүй болдог байх нь байна. Тэгэхээр энийг Микеланжело Буонаротти ойлгож ирсэн байна. Анна Павловна маань ойлгосон байна. За үүнээс цааш төгсгөлт нь хэдэн афоризм дурдаад өнгөрөхөд ингэсэн байна. Та бүх маань энэ афоризмын тайлбар тэг комментоор өөрсдийнхөө яг юу гэж ойлгож байгаа талаар бичвэл би тун их баярлах болно. Жибран Халил Жибран гэж 20 дугаар зууны арабын агуу философч, зохиолч хүн хэлэхдээ Бурхан хөгжмийг хүн төрлөختний нийтийн хэл болгон зохион бүтээжээ гэж хэлсэн байна. Бурхан хөгжмийг хүн төрлөختний нийтийн хэл болгон зохион бүтээжээ. Чи Франц хэлтэн байна уу, Монгол хэлтэн байна уу ялгаа байхгүй. Хөгжмөөр нэгдэж нийлж болно гэдгийг магадгүй хэлсэн баг. Өөр утга та бүхэн харж ивэл бас комментар бичээрэй. За мөн дараагийнх нь афоризм. Манай Леонардо да Винчигийн афоризм. Багшигаа даваагүй шав бол муу шав юм аа гэдэг. Энэ бол үнэхээр Леонардо да Винчигаас л гарах афоризм яагаад тэгэхээр Андреа Верроккио хэмээх багш нь Леонардо да Винчид даалгавар өгөөд Леонардо да Винчигийн хэрхэн мундаг болсныг хараад дахин биерэнд гар хүрээгүй гэсэн домог байдаг. Дараагийнх нь афоризм бол Алтарт хунтнуур балетын маань хөгжмийн зохиолч, агва хөгжмийн зохиолч Чайковский маань онгод гэдэг бол зочоон залхуу хүмүүсийн гэрт зочлох харин дургу гэсэн байгаа юм. Гэхдээ Чайковский үнэхээр өөрөө маш их хөдөлмөрч байсан ч гэсэн багш байхын хувьд нэг амар тийм бас хатуу багш биш байсан юм байлээ. Дандаа ингэж маш их хөдөлмөрлөхийг шаарддаг, маш их даалгавар өгдөг хэрнээ яг дүн дээр нь болохоор нэмэх гэд тавьж өгдөг тийм хөрхөн багш байсан байлээ шүү. За тэгэхээр энд нөгөө зөвхөн авиас онгод гэдгээс гадна хэрвээ чи хөдөлмөрлөхгүй л бол тэр онгод гэдэг зүйл чинь орж ирэхгүй гэдэг тухай ярьж ах шиг байна. Бернард Шоу хэмээх алтартай яруу найрагч жүжигийн зохиолчтой амьд бүтлгүүтэл нь үхмэл шедеврээс дээр гэсэн байна. Амьд бүтлгүүтэл нь үхмэл шедеврээс дээр. Тийм болохоор танд яг одоо хийх юм үнэхээр байгаа бол зоригтой Бернард Шоугийнхаа афоризмаар хөглөгдөөд хийгээсэй гэж хүсэж ин бүтлгүүцсэн ч хамаагүй. Жишээ нь Алтарт Рахманинов агва хөгжмийн зохиолчийн хамгийн анхны дебют буюу хамгийн анх гаргаж ирж багш нартаа олон нийтэд хүмүүст зориулж исэн тэр симфони нь бол бүтлгүүцсэн л байдаг. Үүний дараа Рахманинов 2-3 жил сэтгэл готролд ороод хөвцсөн ч гэсэн дахиад босоод ирсэн. Тэгэхээр хэрвээ хүлээгээд л ах юм бол шедевр гардаггүй, үхмэл шедевр гэж байгаа юм л да. За дараагийн афоризм маань бүтээн гэдэг нь үхлийг алж буй гэсэн үг ээ. Үнэхээр л
заримдаа Достоевский ч юм уу тэ ингээд олон утга зохиол яруу найраг уншихаар миний бүх найзууд ер нь нас орчихжээ гэж байна. Яагаад тэгэхээр уран бүтээл гэдгээр дамжуулаад тэр хүмүүсийн мөн чанартай, үзэл бодолтой, жинкнээсээ яриа өрнүүлэх боломжтой байдаг. Ном уншихаар үнэхээр тэр зохиолчтой нь яг яриад сууж байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр альва уран бүтээл гэдэг зүйл, уран бүтээлийг бүтээнэ гэдэг маань мөнх гэдэг зүйлийг бүтээж байгаа учраас үхлийг алж буй гэсэн үг гэж Ромен Ролан маань хэлсэн байна. Энэ бол нэр Ромен Роланы Бетховены амьдрал, Микеланжелогийн амьдрал, Толстойн амьдрал гэх мэтчлэн их гоё сонирхолтой их энгийн хэлээр бичигдсэн тийм зохиолууд байдаг. Ролан бол өөрөө Францын зохиолч. За сүүлийн афоризм маань болохоор амьдралтай хэтэрхий адилхан байх нь урлагийг алдаг гэж байгаа. Уран бүтээлийг хэлж байгаа. Амьдралтай хэтэрхий адилхан байх нь урлагийн бүтээлийг алдаг гэж Америкийн яруу найрагч, өгүүллийн зохиолч, философч, пастор Ральф Уолдо Эмерсон хэлсэн байна л да. Тэгэхээр эрт дээр үед ер нь энэ урлаг яг заавал бодит байх албатай юу? Яг одоо фото зураг шиг те бодит байх албатай юу гэдэг талаар бол энэ маргаан бол ер нь хүн төрөлхтний фотоаппарат үүсгэхээс ч аль дээр үед л үүссэн маргаан. Үнэхээр урлаг яг бодит одоо бид нар бол бодит зурганд их дуртай байдаг шүү дээ. Гэтэл эртний Грект нэг хоёр зураач хоорондоо өрсөлдсөн байгаа юм л та. Нэг зураач нь яасан бэ гэсэн чинь жимс зураад тэр жимсэн дээр нь шувуу хүртэл тэр жимсийг идэхэд хоншороо товшж исэн гэж. Гэсэн чинь нөгөө зураач нь болохоор зургаа авчирч л тэ хөшгөөр бүтээсэн байж гин. Тэгээд тэр зургийг нь үзэхэд хөшгийг нь онгойлгох гэтэл яг үндэ хөшиг зурцсан байсан гэдэг гэж. Тэгэхээр тийм ээ үнэхээр урлагийн бүтээл одоо зураач нарын мастерство буюу одоо мастер тэр техник төгс байж болно. 17-оос 18 дугаар зуунд Европын урлагт натурализм гэдэг зүйл их гарч ирж байсан. Тэгээд натурализм буюу юмыг яг натураар нь байгаагаар нь тэгж ингэж ижилхэн адилхан дүрсэлж болох боловч яг саяны Клод Монегийн үтсэн зураг шиг яг ижилхэн дүрслэхгүй байсан ч гэсэн тэр агуу урлаг байж болдог тухай ярьж байгаа нь. Тэгэхээр амьдралтай хэтэрхий адилхан болох гээд бид нар хэтэрхий адилхан хэлбэр хөөгөөд авах юм бол энэ урлагаа өөрөө эргүүлээд алчиж болно шүү гэдэг тухай сануулж хэлж явах шиг байна. За ингээд Аминагийн урлагийн ертөнц нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Алтан гишүүдтэй хайртай шүү. За тэгээд шинжлэх ухааны танин мэд хүн Од Мөндөр суугийн Аминагийн урлагийн ертөнц гэдэг нэвтрүүлгийг та бүхэн хүлээн авлаа. Нэвтрүүлэг маань YouTube-ийн Од Мөндөр сууг, NTV телевиз, мөн 83.3 болон 107 хос долгионы Од Мөндөр радиогоор та бүхэндээ хүрлээ. Үүнээс хойш маш олон сонирхолтой сэдвүүд та бүхнийг хүлээж байна. Тэгэхээр наадтай хамт хөтөлцөөд урлагийн ертөнцөөр мань аялна уу хэмээн урьж байна. Шинжлэх ухааны танин мэд хүн Од Мөндөр суугтай хамт байсанд баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.